ирсэн, хөрөлцөн ирсэн хүндэт эцэг эхчүүд, багш сурагчид бүх оролцогч нартай энэ өдрийн амар амгалан айлтгая. Одоо ингээд 2019 талаан туралдааныг санаачсан зохион байгуулсан цогцлон багш манай зөвлөх багш цогцлоноо энэ талаан туралдааныг анх зохион байгуулсан бол анх удаага бид нар энэ зохион байгуулж явах гэж байна. Тэгээд утсан хөгжмийн бүх багш нар энийг дэмжиж бид нар энэ уралдааныг энэ цаашид боломжтой болгож явуулах санаатай байж байгаа. Ингээд бүх уралдаанд оролцож байгаа бүх оролцогч нартай бол амжилт хүсээд цаашдынхын уран бүтээлд өндөр амжилт хүсье. Тайсан дээр Монгол улсын урлагийн аюул зүтгэлтэн Монгол улсын консерваторийн захирал Төрхөв урьж байна. Тэгэхээр бид энэ уралдаанд ахиж хөтлөж байгаа. Улсын хөгжмийн чиглэлээр бол чулууны нэрмжит уралдаа явагддаг. Яг одоо нарийн авч үзэх юм бол 4 жил тэмдэг болдог уралдааны зай болж байгаа холбоод байгаа. Тийм учраас бид бол цаашдаа чулууны нэрмжит уралдаанд боллоо. 2 жилийн дараа уралдаанд ирээд чулууны нэрмжит уралдаан гэж ийм шатлалтаагаар явуулахаар сургуулийн захиргаан бол дэмжиж байгаа. Нөгөө талаасаа бол сургууль бас энэ бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих чиглэлээр бодлого явуулж байгаа. Яг энэ үедээ талаан туралдааны зохион байгуулалтын зорилго бас нийцээд байгаа. Бид чи яг үүндээ бол ингээд сургуулийн маань хүчин чиглэлийн үеэр энэ сургуулийн нэлсэлт авах үеэр хэдэн нэг шалгуулж тэндээс олон жил утсан учраас 15 хүүхэд авч шүү дээ.